Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэхүү хэргийг зөвхөн сэрэмжлүүлэг, сургамж болгох үүднээс хүргэдэг бөгөөд хэн нэгний нэр төр талах, гутаан доромжлох зорилго агуулаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөдрийн хүргэх хэрэг маань 2022 онд гарч тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд шууган тарьж байсан онц ноцтой хэрэг юм. Та бүхэн санаж байгаа бол Туг Цэгийн сайтад 47 настай эмэгтэй хөнөөж байшингийн зойронд нуусан гих гаршигтай мэдээ. Зэрэг Цэгийн дээр 22 настай залуу 40 гаруй насны эмэгтэйг хөнөөгөөд байшингийн зойронд нуусан байсныг илрүүллээ гэх мэдээлэл мөн эргэлт Цэгийн сайтад дөнгөж танилцсан эмэгтэйтэйгээ архитан сохтуурч модон сандлаар зодож хүчээр хийлж хөнөөгөөд цогцгийн зойронд нуусан байжээ гэх мэт гарчгуудтайгаар нийтлэгдэж байсан хэрэг юм. Өнөөдөр би уг хэргийн талаар гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн тайлбар, шүүхийн шийдвэр тулгуурлан та бүхэнд хүргэх болно. Хэрв та манай сувагт хараахан нэгдэж амжаагүй байгаа бол subscribe дарж мөн үзэж байгаа бичлэгтээ лайк дарснаар манай сувгийг дэмжиж байгаа гэсэн үг шүү. Ингээ бүгдээрээ хэрэгээ шүүгдэгчдийн биеийн бяцалтаар эхлүүлцгээе. Шүүгдэгч Жэйн Монгол Улсын иргэн 2000 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг болох үед 22 настай байсан. Эрэхтэй бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 7 аав ээж дүүнэрийн хамт оршин суудаг. Урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Шүүгдэгч Жэйн Монгол Улсын иргэн 2002 онд Увс аймагт төрсөн. Хэрэг болох үед 20 настай байсан. Эрэхтэй бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 2 ээжийн хамт оршин суудаг. Мөн урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй юм байна. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Жэйн сохтурсан үедээ 2022 оны 8-р сарын 15-наас 16-нд шилжигшүн Баянзүрх дүүрэгт байрлах эзэнгүй нэг давхар шавар байшин дотор амь хохирогчтой архитан сохтуурч улмаар түүнтэй дахин дотн харьцаанд орохыг шаардахад зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар модон сандлаар амь хохирогчийн нүүрлөө 2 удаа цохиж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Мөн шүүгдэгч Жэйн найз гээтэй нийлэн урьдчилан үхсэн тохиролцож бүлэглэн Sunshine хотгоны зогсоол дээр байрлуулсан байсан иргэний Toyota Prado 150 загварын автотээврийн хэрэгслийн эвэр толийг хулгайлан авч иргэнд 350 мянган төгрөгийн хохирол учруулсан. Мөн үргэлжилсэн үйлдэлээр тэр өдрөө Баянмонгол хорооллын 406 дугаар байрны гадаа байрлуулсан байсан. Мөн Toyota Prado 150 загварын тээврийн хэрэгслийн эвэр толийг бас хууль бусаар хулгайлан аван мөн 350 мянган төгрөгийн хохирлыг иргэнд учруулсан. Мөн 9-р сарын 2-оос 3-нд шилжигшүн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах мөнгөн хүлэг автомашины зах дотор байсан Toyota Harrier загварын 2 машины эвэр толийг бас хууль бусаар нууцаар хулгайлан аван эзэн тус бүрдэн 185 мянган төгрөг буюу нийтдээ 370 мянган төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт тус холбогдсон. Эхлээд бүгдээрээ хүний амь насанд хүрсэн хэргийн талаар яриад дараа нь хулгайн гэмт хэргийн талаар сонсцгоё. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дараах зүйлсийг ярьсан байдаг. Амь хохирогчийг хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагатай хамтраад өдөр шөнөгүй 40 хоног хайсан бөгөөд мөн энэ хайж байх бүхий л хугацаанд хамаатан садан ах дүүсээрээ нийлэн хайсан байна. Гэвч тэр бүх хугацаанд талигаачийг олж чадаагүй бөгөөд шар хадны тэр хавцаа байж магадгүй гэсэн сураг сонссон. Амь хохирогчийг олсон бөгөөд харахад хүн харахын эцэсгүй амар болсон байсан гэдгийг мөн дурдсан ба ээжгээ хүнтэй ингэж харьцанд шүүгдэгчид асар их гомдолтой байгаа тухайгаа ярьсан. Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэхдээ хамгийн их гомдмоор зүйл нь хүн ёсны үүднээс ядаж ар гэрээс нь уучлал гуйсан, гэмшсэн шүүгдэгчээс тийм ганц ч мэдүүлэг байдаггүй. Бидэнтэй уулзсан хүн ч байхгүй. Хийсэн хэрэгтэй гэмшсэн шинж огт харагдаагүй. Мөн мэдүүлэгтээ хүртэл би хэдэн жилийн ял авах бол гэж өөрийгөө л ярьдаг болохоос хийсэн хэрэгтэй харамссан, гэмшсэн зүйл огт байхгүй. Тиймээс чид ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ялыг оноож өгнө гэж хүсэж байна. Энэ хэрэг түнгэрүүлэх нөхцөл огт байхгүй. Харин хүндрүүлэх нөхцөл хангалттай байгаа. Бид нэгнээ алдчихад байхад баримт цуглуулад явах сэхээ байгаагүй. Мөн өөрийн бензин авч байсан хэдэн баримт л байгаа. Тэрийгээл хохиролт тооцож нэхэмжилсэн. Хүнийг оршуулахад хэдэн төгрөгийн зардал гардаг билээ. Тэгэхээр энэ бол маш бага дүн. Одоогоор баримттай нь 13 сая 641 мянга 180 төгрөгийн хохирол байгаа хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Амь хохирогчийн ар гэрэх нь
одоо хамаатан садангаараа хайсан боловч олж чадаагүй. Тэгээд энэ хэрэг нь нэдрэх болсон шалтгаан нь нэгэн эргэн санамсаргүй байдлаар одоо энэ хэргийг илрүүлэхэд маш их тус болсон. Тухайн эргэн яаж илрүүлэхэд одоо тус нэмэр болсон бэ гэхээр гудмаар явж байхад гидсэн маш ихээр өвдөөд эзэнгүй балгас болчихсон шахуу байшинлоо ороод хүндэрч байсан юм байна. Хүндэрч байх хугацаанд эргэн тойрноо ажиглаад харахад өөрийнх нь эхнэрийнх нь цүнхтэй ижилхэн цүнх харагдсан учраас энэ хэвийн бус санагдаад цагдаагийн албан хаагч руу залгаж хэлсэн бөгөөд цагдаагийнхан уг газарт ирэн үзлэг хийхэд хүний шинэ өтгөн байхаас гадна тэр эзэнгүй байшинд байх зойр мэт зүйлийг хагас дутуу тагласан байхаар нь цагдаагийнхан онгойлгож үзэхэд удаж өмхөрсөн хүний цогцос буюу хайгаад байсан талигаачийн цогцыг олсон. Тэгээд дараага ахлахуудаа хандаад удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн тухайн газар ирээд үзлэг хийж эхэлсэн байна. Хэрэг болсон гихтэр байшин нь хаягдсан одоо эзэнгүй байшин биш байсан бөгөөд эзэнтэй байсан. Тэр байшин эзэмшдэг хүн ярихдаа 2014 оноос хойш хүн огт амьдруулаагүй эзэнгүй байлгаж байсан. Тэгээ тухайн одоо хашаанд өмнө нь хатан эцэг хоёр нь хөдөөнөөс орж ирснээсээ хойш буюу 2005 оноос хойш амьдарч байгаад 2014 онд нүүсэн байна. Уг байшингаа зархаар зар тавьсан. Тэгээ тухайн зараар нь 3 хүмүүс очиж үтсэн боловч байшингийн эзэнт хэлэхдээ танаа байшинд чинь хүмүүс амьдраад байгаа юм уу? Цогтуу хүмүүс байгаад байна штэ гэсэн мэдээллийг эзэмшигчд нь өгөж байсан юм байна. Байшингийн эзэмшигч нар одоо тухайн газар очиод эргэж тойроод үзий харъя гэсэн боловч зав зайнд болохгүй байсаар байгаад үдийг хүрчихсэн юм байна. Тэгээ байшингийн зойр нь болохоор ногоо хадгалах зориулттай хантай зойр байсан. Уг зойрыг банзаар таг хийж тагласан байсан бөгөөд ямар нэгэн цоожгүй байсан. Байшингаад хэн нэгэн захиж үлдээж байгаагүй. Байшингаа төвжээд хаалгыг нь хадаж үлдээсэн байсан ба ямар хүмүүс ирж онгойлгоод байсныг нь би мэдэхгүй байна хэмээн хууль хяналтын байгууллагт мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгчтэй хамт хулгай хийсэн гэх гээх найз нь уг хүн амны хэргийн талаар мэдэж байсан бөгөөд баригдах хүртэл нууцлан ирсэн байна. Шүүгдэгчгийн найзынхаа хийсэн энэ хүн амны хэргийнхэн талаар ярихдаа би балгасан байшинг 1 жилийн өмнөөс мэдэх болсон. Тухайн байшин эзэнгүй хүн амьдрдаггүй. Хаалга цонхон онгорхой бөгөөд дотор нь шүүгдэгч болон бэлгүүн эрдэнэ бид нар Типантийн өвс зэргийг очиж хэргэлдэгэ. Тухайн байшин дотор нэг өрөөнд нь ширээ, 2 будингийн хуучин сандал, хувцсны шкаф байдаг. Харин нөгөө өрөөнд дотор нь ямар нэгэн тавилга байхгүй. Тухайн өрөөнд шалны доод хэсэгт зойр маягийн нүх байдаг. Тэр нүхийг шүүгдэгч болон бэлгүүн эрдэнэ бид нар бүгдээрээ мэддэг. Тухайн зойрны дээр бант тавьсан байдаг. Өөрөм тавиагүй ил байдаг. Би 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чегийн хамт очсон. Үүнээс хойш огт очоогүй. Намайг гэртээ байхад 2022 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед манай амьдарч байгаа нийтийн байрны хаалганы хашааг хэн нэгэн цохиод байхаар нь би босоод хаалга тайлж өгөхөд найз чи ганцаараа гар хүзүү хэсэг нь цус болчихсон. Их сандарсан байдалтай байсан. Тэгэхэр нь би ээж байсан учраас гэрт оруулахгүй. Хашаан дотор нойлын гадна үлдээгээд би дотгошоо ороод хувцсаа өмсөд ирээгээд гэрт ороод хувцсаа өмсөд очиход чи суугаад доош тонгоогоод найз нь хүн алчглаа гэж уйлаад эхэлсэн. Тэгэхэр нь би юу яриад байгаа юм бэ? Юу хүн алах вэ гэж итгэхгүй дахин асуухад өчигдөр орой чамаас салаад нэг ихчтэй уугаад бид хоёр нөгөө балгас болсон байшинд очоод тэндээ уугаад бид хоёр дотн харьцаанд орсон. Тэгээд тэр ихчийг алчгсан гэж хэлсэн. Би итгэхгүй хаана вэ гэж асуухад хойд талын балгасанд гэхээр нь тухайн балгаас санаанд ороод бид хоёр тийшээ яваад надад бэлэн байсан Типантинийг замдаа суцаар тариад уг балгас болсон байшин дээр очисон. Бид байнга шахуу уг балгас болсон байшинд очиж суцаар Типантинийг тарьдаг байсан. Бид хоёр хамт байшин руу ороод харсан чинь урт үстэй нэг эмэгтэй хүний цогцос байсан. Харин нүүрэн хэсэгт ногоон өнгийн дорооч шиг зүйлээр бүтээчихсэн. Гар хэсэг нь харагдаж байсан. Тэгэхэр нь би айгаад шууд байшингаас гараад том өрөөний цонхоор харсан чинь нөгөө цогцыг нөгөө дороочнд дороогоод байшингийн зүүн талын өрөөнөөс баруун талын өрөө рүү чирээд зойрлоо хийгээд шалан дээр байсан цусыг сайн санахгүй байна. Давуу шиг зүйлээр арчиж цэвэрлээд гарч ирээд байшингийн хаалгыг нь төмрөөр даруулж тавьсан. Тэр үед Чегийн 2 гар битүү цус болчихсон байхаар нь бид хоёр бэлгүүний гэрт орж гарыг нь угаалгаад тэндээсээ гарсан. Биднийг очиход Бэг ганцаараа унтаж ясан. Бэгийг сэрээгээд найз нь гар хөлөө угаая гэж хэлээд тэдний дойролцоогоор 30 гаруй минут байж байгаад гарсан.
Тухайн үед Чегийн гар болон хүзүү хэсэг нь цус болчихсон. Өмсөж явсан курткний тохоо хэсэг нь цус болсон байсан учраас Бекийн гэрт куртка тайлж үлдээгээд бид хоёр шар адны эмнэлэг рүү явж Типантийн авах бичиг бичүүлж авъя гэж очиод эмээ бичүүлж аваад эмээ сангаас Типантийн аваад суцаар тарьж хэрэглээд гадуур тэмээ тэнэж оройн компьютер тоглоомын газар хонсон. Тэр өдрөөс хойш 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл дэмий тэнэж оройгоор тоглоомын газар хонож байгаад 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлүүгээ харьцаасан. Тэгээд маргааш нь буюу 8 дугаар сарын 22-ны өглөө дахин Че манай гэрт ирсэн. Бид хоёр манай гэрт орой хүртэл байж байгаад орой гарч хараар машины тойл хулгай хийж мөнгө олохоор болсон. Тэгээд хэд хоног машины тойл хулгай хийж байгаад 2022 оны 9-р сарын 7-ны өдөр цагдаад баригдсан. Өдөр бүр цагдаад бүртгүүлж байхад Че 2 хоног цагдаа дээр ирээгүй. Тэгэхээр нь би юу болсныг нь мэдэх гээд гэрлүүн очиход ээж нь шар адны эмнэлэгт 5 дугаар тасагт хэвтүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би Че дээр яваад очиход гэрийнхэн намайг хэвтүүлсэн. Би зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Харин Че намайг хүн алсныг хин нэгэнд битгий хэлээрээ андаа гэд уйлаад байсан химээ мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Чен ам хохирогчтой танилцсан уцаа дэлгүүрт тавиад тухайн балгасан дор жарих хэрэгэлсэн бөгөөд шүүгдэгч нь үйлзэн хэргийнхээ талаар мэдүүлэхдээ байшинт хохирогч надтай дахин дотн харьцаанд ороогүй гэх шалтгаанаар би нүүрний хэсэгт нь модон саналаар 2 удаа зохиож амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Би өөрөө хийсэн хэрэгээ хүлээж байна, гин бурууга хүлээж байна гэж мэдүүлдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25:38 товд дүгнэлтээс харахад ам хохирогчийн хоншоор яс, хацар, хамар, хавирга гээд олон газарт нь маш хүнд гэмтэл үүссэн байсан. Энэ гэмтлүүдийг өөртөө учруулах боломжгүй олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэдгийг шинжээчид тодорхойлсон. Түүнчлэн үхлийн яг шалтгааныг тогтоож чадаагүй. Учир нь дотор эрэхтэн тархины эд ялзарсан байсан учраас нарийн тайлбарлах боломжгүй гэсэн байна. Ходоод цөс булчинд баг зэрэг арх илэрсэн. Гэхдээ мансууруулах бодисыг шинжлэх боломжгүй болсон байсан. Өтрээ шулуун гидсэнд гэмтэл байхгүй, эр бэлгийн эс илрээгүй хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна. Шүүгдэгчид сэтгцийн эрүүл мэндийн үзлэг хийхэд Чен сэтгцийн хувьд хэвийн бөгөөд шинжилгээгээр тухайн хэрэг үлдэх үедээ юу хийж байгаагаа ойлгож үйлдэлээ удирдах чадвартай байсан. Тиймээс гэмт хэргийн хариуцлагыг хүлээх чадвартай гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ хэрэг бол ам хохирогчид олон удаа хүч хэрэглэж гэмтээсэн. Үхлийн шалтгааныг тодорхойлох боломжгүй болсон байсан. Учир нь цогцос муутсан байсан. Мөн шүүгдэгч энэ хийсэн хэргийнхээ үйлдэлийг мэдэж хариуцлагыг хүлээх чадвартай байсан гэсэн дүгнэлтүүд гарсан. Харин хулгайн хэргийн тухайд гэвэл шүүгдэгч нь гээ дээр очиж хоёулаа хулгай хий гэхэд нь гээ зөвшөөрч машинуудын эвэр толийг үргэлжилсэн үйлдэлээр хулгайлсан. Хохирогчийн хэлснээр 9-р сарын 4-ний орой гэрээсээ гараад дэлгүүр орчхоод машин дээрээ очтол хамар дээрх жижиг эвэр тойл нь алга болсон байсан. Тэгээд сөөхтөө мэдэгдээд камерын бичлэгийг үзтэл 9-р сарын 3-ны өдрийн 14 цаг 22 минутанд 20 гаруй насны 2 залуу эвэр талыг нь хуглаад аваад явж байгаа бичлэг камерын бичлэгт үлдсэн байна. Ингэж мэдээд энэ хэргийн тухай цагдаад мэдгдсэн бөгөөд өөр нэг хохирогч хэлэхдээ 9-р сарын 3-ны өдөр 406 дугаар байрны гадна машина байрлуулад 2 хоногийн дараа гарч ирэхэд эвэр тойл нь хулгайд алдагдсан байсан. Мөн л одоо камерын бичлэгийг үзэхэд 20 гаруй насны 2 залуу ирсэн бөгөөд нэг нь хүн харж байхад нөгөө нь машины эвэр толийг хулгайлан авч байгаа нь бичигдэж үлдсэн байна. Мөн мөнгөн хүлээг автомашины зах дээр байрлуулсан 2 харьяар машины эвэр толийг мөн л хулгайд алдах үед нь хяналтын камерыг одоо шүүж үзэхэд шүүгдэгч нар нь одоо тухайн камерын бичлэгт бичигдэж үлдсэн байдаг. Цагдаа нарын хувийн мөрдлөг хэрхэн яаж шүүгдэгчдийг баривчилсан, хэрхэн яаж одоо тогтоож олж авсан гэдэг нь нууцын зэрэглэлтэй байдаг учраас шүүхийн шийдвэр дээр тодорхой бичдэггүй. Харин шүүхийн шийдвэр дээр шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг мөн шүүхийн шинжилгээг бичсэн байдаг учраас байгаа мэдээлэл ашиглаад та бүхэнд хүргэж байгаа гэдгийг хэлмээр байна. Эцэст нь шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шүүгдэгч Чег хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж тооцоод 15 жилийн хоригдлыг оноосон. Мөн бусдын эд хөрөнгийг бүлэглэн нууцаар хууль бусаар авах гэмт хэрэгт 1 жилийн хорих ялыг нэмэж өгсөн. Ингэснээр шүүгдэгч Чен нийтдээ 16 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлэхээр болсон.
Шүүх тухайн шийдвэрийг гаргахдаа Чегийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Шүүгдэгч Чен шизоаффектив эмгэгтэй эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг. Гэмт хэрэг үйлдсэн гин буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь ял онооход нөлөөлсөн байна. Харин хулгай хамт хийсэн гээд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгч гээд 1 жилийн хорих ялыг оноосон бөгөөд тухайн идэлх ялыг нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр шийдвэрлсэн. Хохирогчдын тухайд гэх юм бол шүүгдэгч Чегээс 13 сая 641 мянга 180 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөд олгохоор шийдвэрлсэн. Шүүгдэгч Г болон Ченер нийлэн 4 машины эвэр талийг хулгайлан зарж борлуулсан. Тэгэхээр шүүгдэгч Ч болон Г нараас 4 автомашины хохирогчдын мөнгийг хуваан төлүүлэхээр шүүхээс шийдвэрлсэн байна. Ийм үнэхээр аимшигтай хэрэг гарсан байна. Өнөөдрийн ярьсан хэрэг маань энд хүрээд дуусаж байна. Дараагийн дугаараар бүгдээрээ уулзалтлаа. Түр баяртай.